VR технологи бүхний нүдний шил зүүж, робот өгсрөн хөдөлгөж буй хүүхдүүдийг бид бусад улс орнуудаас л хардаг. Харин Монголд хувийн цөөн хэдэн сургууль нь ийм техник хангамжтай. Стандартаа улам бүр сайжруулахар хичээж байгаа ч төрийн эмчийн сургуулиуд хэвчлэн самбар шохоотойгоо. Гэтэл дэлхийн боловсролын систем өдөр сараар урагшилж буй. Монголын хүүхдүүд хувийн улсын сургуульд суралцдагаас эс хамааран дэлхийн технологитой танилцах хэрэгтэй билээ. Нэгэнт массаар нь хамруулах хэмжээнд боловсролын салбарын дэвшилтэд технологиудыг нутагшуулах гэдэг бодлогын түвшинд яригдах хөрөнгө мөнгө цаг хугацаа зарцуулах асуудал. Харин хүссэн багш эцэг эхэн сурагчаа хүүхдээ тасалбарын мөнгө төлөөд аялуулж болох боловсролын цогц төвийг хувийн хөвшил байгуулсан байна. 700 м квадрат талбайг бүгд найрамдах Солонгос улс Унгар зэрэг орны технологи платформудаар дагчулсан Edutech төвийг танилцуулж байна. За намайг Тэмүн гэдэг би 10 настай. Би дөнгөж сая ирээд RoboMaster тоглож үзлээ. Анх удаа тоглож үзсэн чинь PUBG шиг адилхан юм шиг санагдчихэв. Би та руу чиглэлд буудаж үзүүлье. Хүүхдийн хөл тавиад шинжлэх ухаан гэдэг зүйлийг зөвхөн номон дотор байдаг бус технологийн тусламжтай амил бол ямар ойлгомжтой, сонирхолтой амьдралд ойр зүйл гэдгийг нь ойлгох үз. Багшийн яриаг сонсох, номон дээр бичсэнийг уншихаас илүү 360 градусын дэлгэц VR нүдний шилээр үзэж тэмтэрхэн тэдэнд сонирхолтойн дээр үлдээцтэй. Энэ суурь сайн тавигдвал тэд шинжлэх ухаанд дурлах бөгөөд гүнзгийрүүлэн судлах сэтэл төрнө. Мөн эцэг эх багш нар ч Edutech-ээр ороод гарвал боловсролын салбарт технологи ашиглах нь ямар голлтойг хүүхдүүдэд нас бага гэж гололгүй IT инженерийн салбарт авьяастай эсхийг нь тодорхойлж болох талаар ойлгох болов. 7 хоногийн 7 өдөр ажилтдаг Edutech төвөөр зочлоо. Сайн мэцхан уу. Би залуу гэр бүлийн төлөөл 3 дугаар анги явах гэж байгаа. Өнөөдөр энэ төвийг найз маань санал болгоод өнөөдөр зочилж үзэж байна. Ер нь залуу эцэг эхчүүд маш их хүүхдийнхээ боловсролд анхаарч байгаа. Манай хүүхд одоо жишээ нь компьютер тэгээ ямар нэгэн уран төсөөлөл айгүй өндөртэй тэгээ өөрийнхөө төсөөллөөр амьдардаг байх ч юм уу тэр төсөөллийг нь бий болгоод энэ виртуал ертөнцийн суурьнгаа гаргаад ирэхээр одоо зурсан зураг маань одоо иймэрхүү байх юм байна. Тэр нь үлгэрийн баатраар болоод ингээд амьдлахаар тэрэндээ илүү их одоо урамшиж тэн дотроо амьдарч одоо сайн зурдаг, сайн зурхыг хичээдэг ч юм уу. Тэм зүйлүүд дээр нь айгүй хүүхдийн нээж үг юм шиг санагдчихэв. Хүн болгон адилхан байх шаардлагагүй. Хүүхэд болгон өөрийн гэсэн онцлог, өөрийн гэсэн чадвартай. Тийм учраас хүүхдийнхээ юу чаддаг тэр бүх чадваруудыг нээж өгөхөд газар гинөө тус болох байхаа л гэж бодож байна.